Тэгэхээр 2000-ад онд Монголд кофе анан альчилж исэн. Тэгээд нөгөө хүндэтгэлийн чуулганд оролцож явах үеэр кофе анан нь бол үг хэлсэн. Манай улсын их хурлын эндрээс. Тэгээд нэг хүн орчуулж исэн. Олон хүн тэн зогсож исэн хүмүүс ямар сайхан монгол хэл сурсан хүн бэ, тий? Нэгдсэн үндэсний байгууллага нэрэл лот юм аа. Ийм мундаг хүн бэлдээд авчиж гэж гэсэн яриа ордноор нь ил гарсан байхгүй. Тэгсэн тэр хүн бол та байсан. Тэгэхээр та бол монгол хүн гэхдээ гадаад төрсөн тийм үү? Тэр бол их урт төөхөл дээ. Манай аав ээж 30 эдэн онд Төвдөнгийн борын өмнө говьд болсон шүү дээ. Дунд говьд болчихсон тухайн үед лам хургуудыг усчихсан тэр үед бол хэлмэгдлийн үед бол манай аав ээж бас нэг өмнө говийн нэг том хувилгааныг дагаж нутгаас гарсан. Тэгээ олон жил яваад энтгэгд тэр хэд маань очиж тэгээд бид нар тэнд төрцсөн тий Монгол айлын өмнө говийн ноён сумын хал хоёрын бид нар монголч төрсөн. Гэтэл бид нар бол дөнгөж насанд хүрснээр дараа ухаан орсны дараа л Монголд бол эргэж ирсэн. Тэрнээс өмнө Монголын тухай мэддэггүй. Гэтэл монгол хүн гэж нэг сонин байдаг юм байна. Монгол ахуйгаа орхидог юм байна. Монгол хэлээ аль болох. Тэнд 2 3 хон айл байсан. Манай аав ээж бол биднэрт ингэж чөлөөтэй ярих биш. Ер нь ойр зуурын монгол хэлийг бол бид нар заадаг. Би бол монгол бичгээр хүртэл сурсан байсан тухайн үед. Энтгэгт байна. Тий. Тэр үед бол дөнгөж одоо бид нар бол монгол бичгээр шинэ үсэг хэрэгэлдэг болсон гэдгийг бараг та нар мэдгүй явж байна. Мэдхгүй тийм ээ. Тэгтээ зэрэг бид нарт бас цагаан толгой, Монголын цагаан толгой заагаад монгол хүн юм монгол хэлээ мэдэх хэрэгтэй гэж гисэн. Гэтэл бид нар 70 хэдэн онд Монголд ирэхдээ бол манай аав ээж бол одоо юу гэдэг юм одоо 10 20 дугаар зууны эхний монгол хэлээр тэр тухайн үеийн монгол хэлээр ярьжсэн. Бас тэр үеийн монгол хэл өнөөдрийн монгол хэлээс эрс ялгаатай шүү дээ, тий? Бид нар Монголд ирэхэд бол бид нарыг ойлгодог хүмүүс байхгүй. Тэгэхээр таны түүхийг сонсохоор манай киночд ч гэсэндээ бас анхааралтай авч байгаа байх гэж бодож байна л да. Яагаад гэвэл бүр улсын маань ингээд хамгийн сонирхолтой тийм түүхийн хэсгүүд таны амьдралаас харагдаж байна. Одоо 30-аад он бол манай түүхэнд одоо тод үлдсэн тийм хэсэг. Тэгээ эргээд одоо социализмын 70-аад онд буцаж ирсэн байна тийм ээ? Тий. Тэгээд 70-аад онд буцаж ирсэн чинь Монгол улс одоо ямар болцсон байсан бэ? Ямар төсөөлөлтөй анх ирж ирсэн юм? Бид нар бол Монголд анх ирэхдээ бол гадаадд л явж байгаа. Тийм Монгол хүмүүс анхудаа гадаад явж байгаа. Гэвч гадаадтай бол манай аав ээж нь төрсэн нутагтаа л очиж байгаа. Бидний хувьд л гадаад байсан. Манай аав ээжийн хувьд бол их орондоо ирж байгаа. Их сайхан тэдний хувьд маш сайхан байсан. Бид нар Монголд анх ирэхэд бас би ялангуяа дүн өвөлд ирсэн л да. 1 сарын сүүлээр. Энтгэхгээс. Ер нь өвлийг огт гудамжаар явхад их хэцүү. Хасах хорин хэдэнд хизээс амьдарч байгаагүй. Өвлийн гутал гэж мэдхөө, малгай гэдгийг мэдхөө, өвлийн полтоо гэдгийг мэдхөө. Тэгээ Монголд анх ирэхэд тухайн үед бол бас 5 хүн бидэн шүү дээ. 9-ийн тос хэргэлдэггүй байсан. Ихэнх нь өөхөн тос хэргэлдсэн. Улаанбаатар явлаа гэхэд дан хоньны өнөрлөг хардсан тухай. Бид нар тэгэж тийм содон яах вэ? Энд амьдарч байгаа хүмүүс тэрийг бол анзаардаг. Гулууз мах нуурын дээр өөрөд ахлаа бид нар бол гайхдаг байсан. Хөлдөө гулууз мах тийм. Өөрөөр хэлбэл соёлын нэг өөрчлөлтөнд орсон тийм бид нар өнөөдөр соёлын шоконд орсон. Яг тийм үе байсан л да бидний хувьд бол. Яг аав ээжийн нутагт ирсэн, төрсөн нутагтаа ирсэн учраас бид нар өөрсдөө монголчууд учраас энд бол дасахад амаргүй байсан, амархан байсан тий. Тийм хэцүү биш байсан. Гэвч яг хөтэ нөгөө найз нөхөд байхгүй, хэл мэдгүй болоход зэрэг бас эхний ээлжинд жахан хэцүү л байдаг байсан. Яг хөтэ тэгээд явандаа бид нар хэлээ сурсан. Өнөөдөр миний хэлийг одоо жишээлбэл сэтгүүлийн талаар маш олон хүнтэй ярьдیں۔ Тэгээ ийм материал захаарна гэхдээ зэрэг хүүхээ чи өвөрлөгч юм уу? Эсвэл чи гадаад юм уу? Яг л англи хэл сэтгүүл. Гүй би монгол гэхдээ зэрэг яалаа гэж монгол хүн ийм хэлээр ярьдсан бэ гэж. Би бол монгол хэлээр бол цэвэр ярьдаг гэж ойлгодог. Их сургууль монгол хэл уран зохиолын анги төгссөн. Улаан дипломтой төгссөн. Манайхан гайхтیں۔ Тэ 4 жил 5 жил Монголд сурахдаа бол үнэхээр монгол хэлийг сайн эзэмшсэн. Тухайд сонгон суралцах гэж юм байдгүй байсан. Чойлол сүрэн гэж манай багш байсан.
Монгол бичгээр би сурсан, сурсан. Өөрөөр монгол хэл сурахаас өөр арга ба. Тэгээ монгол хэл сураад Монгол радио телевизэд ажилласан, гадаад нэвтрүүлэгт англи хэлээр лагчаад орчуулагчаар ажилласан. Дараа нь ерөнхийлөгч багуунд орчуулагч хийжсэн. Дараа нь одоо нүүбд ажилласан. Гэх мэтэр яг монгол хэл тодорхой хэмжээг сурсан гэвч бид нар нөгөө багаасаа нөгөө хинди англи хэлээр сурсан болохтой зэрэг хэлнээ аппарат гэдэг шүү дээ. Тэр маань тэр хэл нь зогтсон бол тээ. Тэгээ монголч хөвшиг түгтаа гэж ярьж чаддгүй. Нэг л хятад хүн ярьж байгаа юм шиг л нэг өвөрлөгч хүн ярьж байгаа юм шиг л ярьд юм да.